Сайн байцгаана үзэх сонсогчдоо Гэгцэн түүх подкастын ээлж дугаар хэлж байна. За кино шүүмжлэлээр явдаг түүхэн кино шүүмжлэлээр энэ удаад Арвт гээд монголчуудын бүтээсэн 12 жилийн өмнө 2012 онд хийгдсэн Эрдэнэ гэдэг найруулагчийн зохиосон хийсэн кино байгаа. Тэгээд өөр монгол жүжигчид тоглосон бас сонирхолтой үйл явдалтай юм кино. Зөвхөн үзэгчдэд бас тоомлож хэлэхэд энэ киноны гол үйл явдал юу тойрдог талаар өнөөдрийнхөө сэдвийг эхлэе. Энэ ч яг 20 төмдийг дарсны дараа 20 төмдийн нэг алдартай отчийг Чингис хаан олж иргээд тэгээд нэг Арвтыг тэрийг томлоод явуулчихж байгаа. Тэгээд Арвт нь тэр отчоо чиглээ явж исэн чинь тэр 20 төмдийн одоо захирагчийн хүүгийнх нь ялхуурыг олж аваад тэгээд нөгөө захирагчийн хүн эхнэрийг алдсан ялхуурыг маань аваа авчлаа гэд араас нь мөрдөж мөшгөж ингэж яваад тэр 20 төмдийн захирагч нь бол бие муу учраас нөгөө отчтойр очсон байсан. Тэгээд нөгөө Арвт чинь шууд орж барьж чадахгүй авч чадахгүй болоод тэгээд яг адал явдлын хувьд бол их айтайхан хөөрхөн адал явдал өрнөж байгаа юм л да. Тэгээд сүүлд нь өдгөө авах гэж хагаад нөгөө отчийг харваж алаад 20 төмдөд нь тэгээд нөгөө Арвт охин тэр отчийн охиныг аваад буцаж ирээд тэгээд одоо ингээд даалгавар биелүүлээгүйгээ цэргийн хатуу цаазуулна гээд нөгөө Арвтын дарга нь Арвтын захирагч нь хэн байгаа штэ. Өөр Монголын алдарч жүжигчин Баасан Жавга тоглосон байгаа. Тэгээд яасан чинь нөгөө охин нь үгүй би одоо аавынхаа бүх эрдэм мэдлэгийг өвлж авсан. Би бол одоо чадна штэ гээд ингээд тэгээд одоо даалгавар юу гэх хагас биелсэн маягийн болоод дуусж байгаа. Үйл явдал бол тийм тэгээд шүүмж гэж хэлэхэд хэцүү маяг чинь уран сайхны кино юм аа. Түүхэн бодит үйл явдал их сурулж байхгүй. Яг одоо энэ дээр нэг түүхэн бодит үйл явдал дээр зурж байгаа ганц хоёр юмыг бол хэлж болно. За киноны хувьд бас зарим нэгэн одоо бас ялгүй алдаанууд байна л л дээ. Тийм юмнуудыг ярьж болно. Гэхдээ бас яг сонирхолтой нь бас энэ отчтэй. Тэр отч чинь ингээд нөгөө нунтаг юм гаргаж ирээл тунгаар нь ингээд халбагдаал өгөөд байгаа. Би тэрийг бол сайн мэдэхгүй байна. 13 дугаар зуунд манайх тэгж хийдэг байсан юм уу? Тэр одоо эмийн тунгийн халбаг бол шарын шашнаа дагаад тэгээд энэ шашны ханга ухаан Монголд орж ирэхэд бий болсон зүйл гэж би хувьдаа боддгийг. Тийм учраас бас энэ монголчуудын ангаах ухааны тухай бас нэг ярил. Би тэр нөгөө Монгол цэргийн тухай ярьж байгаад энэ ангаахын тухайд бас нэг ярих хэрэгтэй юм шиг үгээд орхицсан шүү дээ. Тэрийг үүсгээд бас энэ кинон дээр жишээ болгож ярьж бас болно л доо. Киноны үйл явдалтай эхлэхээс одоо шүүмжил өрнүүлэхээс өмнө юм уу та. Ер нь монголчуудын ангаах ухааны мэдлэг хизээнээс ихтэй хэр урт хугацааны уламжлал баялаг түүхтэй ард юм бэ? Би нэг ангаах хүн биш шүү. Гэхдээ энэ тент ингээд мэдхгүй сэдв байхгүй юм шиг. Өө дандаа хоёулаа гарчиг яваад байгаа шүү дээ. Энэ шиг үнзгэрвэл их нарийн юмнууд гарч ирэх багт бас мэдхгүй юм зөндөө гарна шүү дээ. Зөвхөн миний энэ тент үнснээс үзэхэд бол манай эрдэмтэд бол Монголын уламжлалт ангаах ухааныг бол дорож 5000 жилийн түүхтэй гэж үзээд байгаа. Тэгээ тэр бас үнэмшилтэй болов гэж бодогдоод байгаа. Яг тэгвэл хятадын судруудад биш дээ. Энэ манай нийтийн тодлоос өмнөх 2 дугаар зуунд бичигдсэн хятадын ангаах ухааны сударт энэ чулуу хайрч одоо шарх хэмжилтийг арга бол хойд зүгээс ирсэн гэж бичсэн байна. Тэгэхээр зэрэг одоо хойд зүгийн нүүдэлчд бол эмчилгээний өөр ингэсэн аргатай тэр нь одоо хятад хүртэл хүлээн зөвшөөрдөг байсан гэсэн үг шүү дээ. Тийм болохоор зэрэг бас энэ юунууд байсан байх. 2 дугаарт ингээ харахад Рашид Аддины судрын чуулган дээр бичсэн байдгийг. Ер нь бол энэ ойн аймагуд ийм отч ихтэй. Тэгээд энэ талын аймагуд монголчууд бол тийш очиж имжлүүлдэг гэж. За логикоор бодоход бол бас ой дотор ч олон янзын урган талд бол арай цөөн төрлийн юм ургана да. Тэгэхээр тэр ой дотор олон янзын ургамалтай харьцаж байгаа хүмүүс альны ургамлынхны имжлэгээний чанар энтрийн төрүүлж олж мэдээд тэгээд тэнд ойн аймагуудын дунд бол тийм одоо ангаах нь илүү хөгжсөн байх магадлал бол мэдээж өндөр байж таарна.
Гэхдээ бас манай энэ археологчд бас ярьдээ шүү. Бүр хүнүүгүй үеийн булш малтж яхад гарч ирсэн гавлын ясанд мис агалбар хийсэн тийм одоо улмөр байна гэж. Тэгэхээр ч одоо бид нар чинь одоогоос 2000 гаруй 2200 жилийн тэртээ тархины мис засал хийж исэн хүмүүс болж таарах гэдэг. Тэгэхээр бас хоосон юм бас биш тэр чинь. Нэлээд аюутай зөвхөн бидэнд харамсалтай нүүдэлчин үндэсний нэг зовлон юм бичигдэж хадгалагдаж үлдээгүйг нь л зовлон байна уу гэж надад хараад байдаг юм л да. Монголын нууц төвчин дээр бас тодорхой нөгөө эмчилгээ хийж байгаа, эм дом хийж байгаатай холбоотой нэг тодорхой хэсгүүд бас гардаг санагдаж байна. Тийм тэрий чи бас нэг гадаадын эрдэмтэд энийг Израилийн эрдэмтэн Руд Месерф гэж эрдэмтэн байдаг. Тэр сонирхол судлаад бичсэн байлээ. Одоо тэр хэсэг дээр нь эн чин 1201 онд Гүр хаан Жамуха тэр бүтээ хевсэл Ван хаан Чингис хаан хоёртой байлдаад тэгээ хүүтэн уулын тултанд ялагдаад яг нөгөө битэр нэг задлах юм хэрглэж исэн гэж ярьж ирсэн шүү дээ. Тэгээд задаа задлсан чинь зад нь урваад нөгөө цастай бороо Жамухын цэргүүд дээр ороод тэгээд ер нь тэнгэр биднийг таалсангүйгээ тараа ивцсэн юм а гэд. Тэгээд тэндээс нөгөө хин хэнийг нь мөрдөх вэ гэдэг асуудал үүсэнгүүт Чингис хаан тайчуудыг Агуучуу Баатрыг мөрдөхөөр Ван хаан эргэн мөрнөлөө зогцсон билүү дээ Жамухаач. Жамухаараас явхарлаад тэгээ Чингис хаан ч онон мөрний иргэдээр тайчуудыг гүйцэж ирээд тулдахад тэр шөнийн тулдаан дээр Чингис хаан одоо хүзүүндээ шарах болж умсан гэд. Тэгээд нууц товчон дээр тэр тухай бичгтээ ингээд хүзүүгээ шархтуулаад цусаалтаад ингээ хэвтэгт нь бол зэлмээ Чингис хааны хүзүүний шархны бөглөрсөн цусыг шимэн амаа цус болгож өөр бус түнд итгэлгүй сахин сууж шүндөл болтол бөглөрсөн цусыг ам дүүрэн залгиж асгахыг нь асхан байж шөнийг нөхчөн өнгөрөөсөн гэж. Ингээд чи боддоо би бол ангийнхан биш гэдгийг эхнээс нь хэлж байгаа шүү. Тэгэхдээ тэр цус нугасаа гойж ах чинь яг тэрийг соргоод байх гэдэг асуудал байна тийм ээ. Нэгэд би бол юу гэж тааж байгаа юм гэхэлэр нөгөө цус бүлэгнээд тэр бодвол венийн судас юм артерийн судас нь оногдсон бай таарах гэдэг. Тэгээд нэлээд том шарх болж таарах гэдэг. Тэгээд тэр артери юм уу венийн судас бөглөрхөөс сэргийлж тэр нөгөө цусыг ингээд юу одоо сороод ийн гэсэн үг шүү дээ. Сороол асгаал. Тэгээд гадна талдаа одоо эдгэр одоо арай жоохон антл нь шинжэнгөө тэгж суусаа ингээд тэгээ бичсэн байгаа байхгүй. Тэгэхээр зэлмээ бол шархацсан хүний цус эндээ бөглөрөөд цус гүүхэ болдог гэдгийг мэдэж байна гэсэн үг шүү дээ. Ер нь бол. Тэгээд тэр чинь нөгөө шөнийн мань хүн чинь хувцас тайлж гарч гүүгээд тайчуудын хөрөөр өгөөж ороод нэг тараг олж ирээд усаар ингээд зуураад Чингис хаанд уулгалаа гэдэг аманд цангаж байгаа гэж уулгалаа гэж. Тэр их бас нэг сони хэсэг байна. Тэгчээд дараа нь муу өндрийн тулдаанд өгөөдөө шархадсан. Тэгээ өгөөдөө шархадаад нөгөө алга болцсон. Тэгээд одоо яач гэжсэн чинь нэг морьтой хүн гарч ирсэн. Тэгээ харсан чинь өгөөдөг борохол сундлаад энэ хэсгийг уншиж өгөөдийн хойноос борохол сундалж амныхаа завжаар цус цувруулан хурж ирэв. Өгөөдийн хүзүүний булчинд сум тусч цус нь хатахад борохол түүнийг амаараа шимж цусыг нь завжаараа цуулж ирсэн тэр ажээ. Чингис хаан тэрнийг үзээд нүднээсээ нулимс цувруулан сэтгэл зовниж өтөр дүргэн гал төлөвлөж шархыг нь халуунгалаар хайраад өгөөдөд уухан дээрж хайлган авчирч уулгав гэж. Тэр яг ингэсэн хүн амар их цанган тэр үед нь юм уулгах ёстой гэж бас мэдээд байна тийм үү. Ингээ Рут Месер гэдэг эрдэмтэн болохоор зэрэг үгүй эн чинь ингээ Чингис хаан дээр болохоор зэрэг галмал төлж хайрахгүй. Өгөөдөд дээр болохоор гал төлж шархыг хайрсан гэдэг юм. Тэгэхээр энэ бас нэг тийм монголчуудын дунд тогтносон одоо арга биш байсан болов гэсэн юм бичсэн байна л л дээ. Би бол хөөрхий нөгөө зэлмээч нь бол тэр нөгөө хоорондоо холилдож байлдаж байгаад харанхуй болоод тэгээ байсан газараа барилдсан. Тэгээ одоо хаан тайчууд байгаа, хаан монголчууд байгаа мэддэхгүй. Тэгээ тийм үед бол мань хүн чинь гал төлж болохгүй л байсан баг л та. Тийм учраас тэгэл
аргалж байгаа л тэгээд нэг тэр тараг олж ирж эсээ найруулж өгч уулгаад гээд ингэж. Тэгэхээр зэрэг тэр одоо шил англиар энэ чинь cauterization гэж одоо шарах хайрдаг юг. Эн чинь нөгөө судсаар нь цус гүйж байгаа хэвээрээ багтан гаднаас нь хайраад гадагшаа цус алдахын одоо болиулж байгаа одоо арга шүү дээ тий. Тэгэхээр тэр бол монголчуудын дунд их эртнээс мэддэг, чаддаг одоо цэргийн хүмүүс бол бүгд нэгэ хийдэг мэддэг л байсан байна л гэж би хараад байгаа. Нөгөө уламжлалт ангаах хааны номууд дээр монголчуудын нөгөө төгөөмөл өвчнгүүд гэдэг дээр чинь нөгөө гэмтэл бэрхтэлгээд тэрдэл дээр монголчууд илүү сайн гарын дорх аргаар дорхноо имжилдэг аргуудтай юм хануур төөнөрч гэдэг юм уу? Хамгийн сайн нь хануур төөнөрөөс гадна барай засал. Би одоо энтгэхт бас нэлээд хэдэн жил ажилласан. Төвдийн их л олон эмчнэрээр явсан даа. Монголоос ч хүмүүс ирэхийн дагуулал орчуулга гээд төвдүүд жишээлбэл барай засал гэж мэддэг. Багхгүй мэдгүй юм тий. Тэгээд одоо жишээл би тэгж хүүхэд нэлэх байсан. Тархин хөдөлчдөг хүүхэд юм чинь энд тэнд унаж мунатай. Тэгээ нөгөө тархи барьж мэдхгүй. Төвдөөч мэдхгүй, энтгүүч мэдхгүй. Тэгээд би тэр далаалын эмчээс суучихсангүй манайх бол ингээл барайл оруулцдаг. Танах яагаад мэддэг юм гэсэн чинь. Гэхдээ тэгэл адуу малтай ноцолтгоор та нар л энийг мэднэ штэ. Төвдүүд бид нар чинь тэгж адуу малтай ноцолтоод одоо яс масаа гэмтээгээд идэг юм баг байхгүй штэ гэж. Тэгэхээр зэрэг би бол жишээлхэд ясны барийг бол цэвэр Монгол одоо юу вэ гэж боддог. Тэр нөгөө бас нуус товчон дээр гардаг лөө өөр зохиол төрөл нөгөө өхөр малын ширэнд боож имжлэх арга гэдэг нэг юм яваад байдаг. Тий. Тэр их сони би тэрийг огт мэддгүй байжгаад хэдэн он төлөө Хөх хотод очиод тэгээд тэр хөвтийн Монгол имлэгээр намайг авчихсан байхгүй. Тэгээс чинь ингээ хан дээр нь янз бүрийн имчилгээний аргууд Монгол имчилгээний аргуудыг ингээ зурцсан байсан дотор адууны ингээд юу хэвлий яраад дотор нь ингээд хүм хийгээд тэгээ эмчилж байгаа зураг байсан. Би тэгээ бүр их сонирхож асуусан байхгүй тэр эмч нь хэм блэ Хангаабатар баха. Тэр эмчээс би асуусан юм. Энэ одоо ингэж эмчилт юм уу? Энэ одоо их дээр үе Монгол эмчилгээний арга байна шүү гэж надад хэлжсэн. Тэгээ энийг нөгөө түүх судар ялангуяа Юан улсын судар дээр хэд гард юм аа. Юан улсын судар дээр нэг Өмнөдсөн улсын дайнд явж ирсэн нэг Монгол юу жанжин өхөр номонд 2 оногдоод гэж өхөр ном гэж нөгөө амар том хийцэн ном байгаа штэ. Тэгээ тэрний сум гэж одоо бүтэн жадал орж ирж байгаа гэсэн үг. Тэгээ тэрэнд 2 оногдоод тэгээд юу өөх гэж яхад нь одос өхөр нэдэлж тэгээ тэрний цусан дотор нь одоо тэр жанжин хийж ингэж амийн аварсан гэж ингэж бичсэн байгаа юм. За Юанши сударт бас нэг олон суманд оногдсон жанжныг бас шар өхөр гаргаж ингээд халуун цусанд нь хөвүүлж эмчилж амийн аварсан энэ гэдэг. Энийг би яг эмчилгээний ямар арга юм мэдэхгүй. Бодвол тэр халуун цусанд ингэж байгаа нь цус мус тогтоох гээд байгаа юм уу? Тийм л юм болов уу гэж би дотроо тааж байгаа. Ийм тийм сонин ховор эмчилгээний аргууд бол байдаг. Зөвхөн одоогийн Монгол яг одоогийн бидний мэдж байгаа уламжлалт ангаахын эмчилгээ гэдэг чинь төвдийн ангаах ухааны нөлөө тусцсан тийм ээ. Төвдийн ангаах ухааны нөлөө гэдэг чинь цаашаа энтхийн аюрведын эмчилгээний одоо тэр чинь онол нь ерөөдөө нэг штэ. Энэ одоо эмчилгээ тусцсан одоо ийм зүйл байгаа. Тэгээд ер нь их гүрэн байгуулагдах үед бол манайх чинь мусульманы эмчилгээний арга барилыг их авч тэр үедээ бид нар тэрийг аваад Хятад нэвтрүүлж исэн жишээнүүд бий. Одоо Юан улсын үед Хятад мусульман эмчилгээний газар гэж нээгдэжсэн бүр Хятад бүтэн судар хийсэн байдаг шүү дээ. Хүй яа өглөө мусульман эмчилгээ гэсэн тийм судар байдаг. Тэр судар дээр бол ингэж яг шарх хайрч чулуугаар хайрдаг бол энэ хой цогийн нүүдэлчдийн арга марга бичсэн ийм зүйлүүд бас их тааралдаг юм л да. Тэгээд тэр бол манай ингээд юу бидний одоо бид нар чинь нөгөө сүүлийн 70 жил одоо юу гэх юм одоо Европ маягийн эмчилгээнд дасаад тэр нэг уламжилт эмчилгээний юм ойлгохгүй байна л да.
орчуулж ойлгох байтугай орчуулахад ч их хэцүү. Би чамд нэг марзан юм яриа. Манай нэг найз аавыг энтгэх дэмжлэгэнд явуулаа. Би энтгэд байсан. Тэгээд нөгөө аав ингээд дагуулад эмнэлэг дээр очихгүй. Тэгээд нөгөө эмчин за танд ямар зовөр байна? За тэрийг хэлээч гэдгсэн чинь үгүй одоо өмнө ингээд голоор хар юм дээшээгүйгээд юу гэдэс цэрдийгээд амьсгал яагаад вүлээ? Орчуулах ямарч боломжгүй ингээ голоор хар юм дээшээ гүйсэн гэдгийг чи яаж орчуулах юм тий? Тэр чинь нөгөө уламжлал Монгол одоо нөгөө хий шар бадган за тэр гурвын тэнцэл байж гээд энэ нөгөө юу байхгүй тэгээ онлол байхгүй. Тийм одоо бас марзан юмнууд бас байна. Монголчууд нөгөө халдварт өвчнөдтэй бол харьцах тал дээр европчуудад бол илүү хурд хугацааны туршлагатай юм шиг хөл өрөө тавих. Тий. Тэмдэг тавих энэ. Ер нь бол биш үү? Европт одоо тэр хөл хорой гэдэг ойлголт чинь юу байсан штэ. 13 дугаар зуунд тархсан нөгөө хар тахал биш штэ. Хар тахлын нөлөөгөөр бий болсон ойлголт байхгүй. Ингээд нөгөө усан онгоц юу бонтон дээр яваад ирэхээр зэрэг тэр усан онгоцсон дээр янз бүрийн хар тахалтай хүн байж магадгүй штэ. Тийм учраас тэрийг бонтонд оруулахгүй далайд 40 хоног барьдаг. Тийм учраас тэр чинь карантин гэж. Карант буюу 40 гэдэг тооноос гаралтай байхгүй. Тэгжээс карантин. Тэгээд 40 хоног байгаад тэгээд 40 хоногийн дотор тэр усан онгоцсон дээр тахалтай хүн байгаа бол усан онгоц тэр чигтээ яарад дуусах хэрэгтэй тийм үү? Тэгээ хэрвээ хүн өөхгүй бол тэр хүмүүс ирүүл байна гэд тэгж оруулдаг. Гэтэл монголчууд бол бүр Плано Карпинигийн номонд гарсан байдгийг шүү. Өвчтөе хүн одоо хүнд өвдсөн хүн байх юм бол юу нэ гэрийнхэн гадаа ингээд жаданд хар эсгийн өлгчдөг. Тэгээ тийм өсгийн өлгцэн айлд бол хүн ордоггүй. Дөлдөг, алсаар тойрч явдаг. Энд чинь нэг карантины нэг хэлбэр одоо монголчуудын дунд бол байсан байгаа. Тэгэхээр зэрэг тэр халдварт өвчнөд яаж харьцах уу гэдэг ойлголт нь бол байсан байгаа юм. Зарим төрлийн өвчин тусчхад дахиад тусдах уу гэдгийг мэдэж байгаа юм монголчууд. Жишээ нь салхин цэцэг тусцсан хүн бол салхин цэцэг тусцсан одоо юун дээр хүмүүсийн дунд орж болно гэдгийг бол монголчууд мэдээ тийм жишээнүүд бол байдаг л да. Тэгэхээр зэрэг бас халдварт өвчнөд яаж харьцах уу гэдгийг бол их сайн мэдж байгаа. Тэгээд энэ хар тахал чинь одоо ингээд Монголын эзэнт гүрний гол нутгаас одоогийн Эсекул хавьяас дэлгэрсэн юм шиг байна гэж эрдэмтэд одоо үзээд байгаа л да. Тэгээ ингээд Европ руу очиж амар хязж байгаа шүү дээ. Европын хүн амын бараг 50% тэр тахлаар өгсөн гэж үздэг байхгүй. Тэгэхэд Монголын хэр тал нутагт бол тийм амар юм болохгүй. Тэр яг мэдээж Европын шиг нэг дороо шавж амьдэрдэг хүмүүс биш тийм ээ. Нүүдэлчд. Нөгөө талаас энэ чинь халдварт өвчнөд яаж харилцах уу гэдэг протоколоо мэдээд байгаа хүмүүс байхгүй. Ингээд энэ айл одоо тагалт туссан байна. Тийм учраас энийг тойр битгий ойрч гэдэг юм уу. Тэрийг мэдэж байгаа хүмүүс гэсэн үг шүү дээ. 13 дугаар зууны Европт бол тэр хар тахалтай харьцсан байдлыг харах юм бол айгүй марзан шүү дээ. Ингээд яг нөгөө кинон дээр хоёлаа Арда кинон дээр иржсэн нэг юм хошуу шиг юм. Тэгээ тэрнийх нь үзүүрт нь ингээд эмээ ургамал ингээд чихчээд тэгээ тэрүүгээр амьсгалаад явбал тагал алдахгүй ч гэж боддог ч юм уу. Тэг чин тагал шал өөр зүйлээр дамжиж байгааг мэдэхгүй байх гэсэн үг шүү дээ. Яг агаар туслын замаар дамжин дамжина. Тэгтээ ихэнхдээ бол Европт харахаар дамжиж байсан. Тэрийг бол мэдэхгүй байсан гэсэн. Тэгээ Европын чинь бол тэрийг мэдэхгүй учраас нөгөө еврей нарыг буруутгаад еврей нарыг чинь алж хятаад хөөж туугаад за тэгээ шулмын ирэл гэдэг чинь тэгэхэд анх бий болсон энэ шулмнууд хараал хийгээд тэгээ эмгтээчүүдийг барьж авч шатаадаг. Одоо тийм юм чинь тэгэхэд Европт үүссэн байхгүй. Тэрний хажууд бол монголчууд олон мянган жилийн турш тэр тахал гэдэг өвчнийг мэддэг учраас энэ карантин хийдэг юм зүйл байсан байна л да. Монголын нэг уламжлалт хангах ухаан чинь бөөгийн засал ном бас дом энэ төр нөлөөтэй. Манихын шишнээс нөлөө байгаа. Одоо мохон сүсгэлэг гэх багтаа одоо гэх юм бол би бол тэр бөөгийн засал номын бол юу гэж хараад байгаа гэхээр психотерапи эмчилгээ яваад байна гэж хараад байгаа. Ингээд буугаад за одоо ингээд чи идэгнэ гэд хэлчихэр хүн чинь за би идэгнэ гэж бодохоор
бас биеийн сайжрах магадлалтай шүү дээ, тийм учраас би бол нэг тийм сэтгэл зүйн заслын имчилгээл яваад байсан болоо да гэж одоо бодоод байдгийн. Тэрнээс биш. Гэхдээ тэгээд яг тэр 12 3 дугаар 100 14 дугаар 100 Европч гэсэн тэгэл хүн өвдөхөр нөгөө шулан байгаад авчиж байгаа юм тест. Бид нар бол хүн өвдөхөр бөөгөө дуудаад одоо ингээ бузар одоо яатсан байна тий. Тэм учраас одоо энийг ингээд идгэх хэрэгтэй ингээд тэр бөөн буугаад ингээд явдаг байсан. Би тэрнтэй холбоотой юм болов уу гэж боддгийн. Гэхдээ бас нэг тийм бас тийм юу ч мэдэхгүй хүмүүс бас биш. Яг гэвэл тэр үеийн эн чин одоо энэ Рашид Аддин биш тэ судрын чуулганыг бичдэг. Рашид Аддин чинь бол анх Илхадын ордонд юу штэ эмчээр орж ирсэн хүн штэ. Тэгээд дараа нь одоо карьер хийсээр яваад тэгээд юу болсон баггүй. Одоо төвч сайд болсон. Тэгээд сайд болоод тэгж байсан. Тэгээд тэр чинь эмчээр байхдаа Хятад ангахын судруудыг Перс араб хэл рүү орчуулж исэн баримт байдгийг. Тэгээд тэрнийх нь одоо нэг нь Тансукнама гэж судар байдаг. Тэгээ энэ судар дотор нь бол бүр чихрийн шижин өвчнийг онцлох арга марга энэ гэдэг бичээд үлдээсэн ийм зүйлүүд байгаад байгаа хөөхгүй. Энэ чинь бас их сонин хэрвээ Монголын эзэнт гүрэн байгаагүй бол Хятадын уламжлалт ангаах ухаан мусульманы ангаах ухаан хоёр тэгж хоорондоо одоо холдно гэж байхгүй байна. Хоёрдугаар тийм Тансукнама гэдэг судар дээр ер нь бол орчин үеийн энэ Европын ангаах ухааны одоо үндэс суурийг тавьсан хүн нь бол Ромын эзэнт улсын үед манай эртний 1 илүү 2 дугаар зуунд амьдарч исэн Гален гэж грек эмч байсан. Клавди Гален гэж. Тэгэхээр тэр Клавди Галеныг бол энэ Тансукнамад Жалинус нэрээр бичээд байгаа. Тэгэхээр зэрэг мэдэхгүй ш мэдээд байгаа байхгүй. Европын ангаах ухааныг үндэслэн хүний нэрийг бичээд байна шүү дээ. Тэгээд мэдээж мусульманы ангаах ухааны одоо Абу Али Ибн Синаг бол мэдээж мэдж таараа тий. Тэгээд тийм болохоор зэрэг энэ бас нэг тийм юу биш. Гэхдээ ингээд нэг тийм нэг сонин яг зөрж байгаа ойлголт гэх юм уу юу гэмээр юм. Жишээл Европынхан бол хүний мөн чанар зүрх одоо сэтгэл гэдэг бол зүрхэнд оршдог гэж үздэг. Тийм ч учраас одоо нэг I love you гэж зүрх зураад шүү дээ. Тэ? Тэр чинь зүрх чамруу татагтаад байгаатай биш. Тэрэн дотор байгаа сэтгэл одоо чамруу татагдж байгаа биз дээ. Тэгэхээр зэрэг Европынхан бол энэ зүрхэнд гол юм байгаа гэж үздэг. Гэтэл монголчууд бол илгэнд байгаа гэж үздэг. Байсан байна. Тийм ч учраас бид нар одоо элэг зүрхнээс уяатай тэ харь илгийн энтер гэдэг. Илгэн төрөл, илгэн садан. Тий. Одоо за тэгээд элэг хөшмөр энтер гэдэг ийм ойлголтууд монголчуудын дунд байгаад байгаа байхгүй. Зарим юм одоо тайлбарлахад би бас дэйлэхэд мэдэхгүй одоо жишээл хүнийхөө хүрэн бөөртэй гэж тий бөөр өөртэй гэдэг. Энд ч бас нэг тийм ангаах ухааны нэг юу яваад штэ тий нэг ойлголт яваад штэ тий. Ийм нэг сонин юмнууд бий. Тэгээд ер нь манай судруудад бол тийм сонин имчилгээний аргууд бичигдсэн. Одоо Мандахаас цаатны домгийг л аваад үзээ л да. Тэгэхэд ч бол Батмах даяан хүүхэд байхдаа нөгөө битгэрээд тэгээд тэр битгийн арилгахын тулд 9 цагаан ангины сүүгээр одоо 3 мөнгө аягны одоо бүрлэгээ илтэл ингэж илтэл илж идгээсэн гэдэг байгаа шүү дээ. Тэгээд ингээд цагаан ангины сүү засаж байгаа илгэн дээр нэг мөнгө аягаар л үрээд гисэн юм шиг. Тэгээ идгээсэн гэж бичсэн байна. Тэгээд тэр хүүхэд өөрөө биеийн сайн болоод идэгсэн юм уу? Эсвэл нэрээ тэр цагаан ангины сүүгээр илээд ахаар идэгдэг юм уу? Тэ нэг ямар нэг учир байна гэсэн үг. Гэх мэтэр марцсанч тохиолдлууд одоо Армяны нэг сударт төлөвтэй Монголын цэргийн нэг жанжин юу яагаад тулаа өвчтэй байжгаад тэгээд нэг Армяны отчийг дуудаад одоо энийг яаж эмчлэх вэ гэсэн чинь та одоо улаан устай хүүхэд алаад гидсэнд нь хөлөөд өрөөл идэгнэ гэд. Тэгээд нөхөр энд нүгээр хүн явуулж байгаад улаан устай хүүхэд олж ирээд алаад хөлийн төрсөн тэр юу гэж идэх вэ дээ.
Тэгээ идгэж өгөхгүй хэдэн ч хүүхд талсан, 20 хүүхд талсан ч гэдэг. Тэгээ сүүлд нөгөөх нь уурлаад чи ер нь юу худлаа хэлж байна гэд өөрөө чинь гэсэн хэлээд хөлөөд өрч үтсэн гэд өөрөө нь алаад гэсэн нөлөөд өрж исэн энэ төргээ бичээд үлдээсэн чинь би. Тэгэхээр тулааг ингэж идгэж исэн гэсэн нэг тийм юм түүх содрол дээр нэг гардаггүй юм. Хаадууд бол их түгээмэл өвчин тулаа байгаад байгаа. Тэгээ тэр бол мэдээж амьдралын хэв маяг дээрээс нь бас одоо алкоголийн төрлийн ундаа чамгүй хэрглэж ирсний нөлөө баг л та. Одоо орчин үед чинь оршуулгын заавал дээр гал утаан дундуур оршуулганд явсан хүмүүс босч ирэхдээ орж шít. Санитар буюу ариутгын зорилттой юм заавал чинь монголчуудаас ихтэй биш үү? Энэ бол юу шүү? Тэр чинь наадах чинь харин ёстой манихын шишний удамтай. Манихын шишин гэдэг чинь бол гал шүтгэжтэй ч тэ. Одоогийн хойд Ираны нутагт тэр үедээ бол Персийн нутагт үүссэн шишин. Галыг шүтдэг. Тэгээ гал бол ариун гэдэг. Тийм учраас нөгөө юу ирж байгаа хүн бол магадгүй тэр хүн өөрөө мэдсэн ч гэж болно, мэдээгүй ч гэж болно. Муу одоо зөвхөн дэв авчрах магадaltaй гэж үздэг. Тийм учраас хоёр галын хоорондоор гаргаж одоо тэр хүнийг ариусгаж байгаа юм тэр байхгүй. Тэгэж ариусгадаг. Тэгээд чинь Оросын нэг ван би одоо буруу номтны ёсол үлдэхгүй гэж татгалзаж байгаа цаазаар авахулсан гэж тэр чинь галын дундуур ороогүй цаазаар аваагүй юм шүү дээ. Тэр галын дундуур орохгүй гэдэг бол чи яг өстой жинхэнэ муу зүгийн дэв шүглсэн нөхөр мөн багхгүй. Ишөө мөнөөс гадна чи энэ надгайгаа харьлах гэсэн чинь харьлахгүй гэдэг байхгүй. Тэгэхээр гэр нүг чинь цаазаар авах гэдэг юм би. Тэр үеийн хүний сэтгэлгээгээр бодох хэрэгтэй шүү дээ тий. За хоёулаа таач одоо бөөгийн шишинтнүүд бөө нараа шүүмжлүүлэхээр л баханлын ярьчин таав. Би яг бөөгийн эсрэг юм яриаггүй шүү дээ. Яриаггүй л гэхдээ тэд нараас өөр үнэлэлт төвшүүлж шүү дээ. Магадгүй нэмчлээд байгаа энэ төр. Тэгвэл хоёулаа энэ дээр нэг зориуд нэг юм хэлье. Энэ бол Отгонбаяр гэдэг хүний олж мэдсэн өөрийнх нь ойлгосон хэмжээний асуудал шүү. Одоо бидгээ буруу зөрүү ярьсан юм уу? Одоо тэр айхтар хангах хонох нь уламжлал хангах хоны үүднээс одоо буруу тайлбарласан бол намайг өршөөнө үз. Би зүгээр ер нь бол эндээс хэлэх гээд байгаа юм нь ер нь бол ана өөр гэсэн хангах хонтой байсан юм байна. Тэр нь бүр их дээр үе юм байна. Харамсалтай нь биднэрт уламжлагдаж одоо ирсэн зүйл бага байна. Яг тэгвэл биднэрт бичмэл их сурвалж байхгүй шүү дээ монголчуудын дунд. Одоо ганц ноц товчоо маань л байна шүү дээ тэр үеэс аваад үзүүлтэй. Тэгээ тэрийг янз бүрийн хэлбэрээр одоо дараа нь алтан товч юу гэж гэдгийг эрдний хэрэгч гэдэг юм ингээд баяжуулаад бичиж явсан. Тийм л юм байна гэж. Тэгтээ монголчууд бол өөр ингэсэн хангах ухаантай ийм улсууд байжээ гэж л хэлж байгаа. Энэ кинонд гарч байгаатай адилхан тэр эмч домч залах хол газраас эмчилгээний арга технологи эзэмших авах тохиолдлуудаас нэлээд түүхэнд үлдсэн байдаг байлгүй. Өөд чанчин бомбос эхлэн шүү дээ. Чанчин бомб чинь бол нэг талаас одоо бомбын шишний хувилгаан нөгөө талаас эн чинь бас эмч шүү дээ. Манайны чинь хоёулаа нөгөө чанчин бомбын тухай киног шүүмжилж ярьж байхдаа манайны чинь 300 наслсан гэдэг цуу яриатай байсан. Тэгээд Чингис хаан одоо тэр манайны хүнийг үрж авчирсан гэж те. За тэгээд одоо Рашидад юм байна те. Эмч болоод орж исэн. Энэ Анатоли одоо бол Туркийн Анатоли мөч. Тэр үед бол Сирийн нутаг байсан. Тэнд байсан Христосын шашны Несторын Христос шашны хамблан Бар Хебреус гэж хүн байна. Тэр Бар Хебреус гэдэг хүн бол бас энэ чинь нэг тэнд байлдаж явсан Монгол жанжныг эдгээгээд тэгээд одоо Хүлгүү хааны ордонд эмч болж ингэ дэвшсэн гэдэг. Хувлаа хаан бол бас нэлээд тийм бие муутай элдвийн өвчин их туссан байсан болтой юм шиг байна. Тийм учраас гадаад улс орноос эмч хот залах их дуртай. Бүр өмнөд энтгийн хаадад илчилгээгээд эмч хотч нар явуулаач гэж хүсэжсэн баримт бас байгаад байгаа. Гүйг хааны дүү төвдийг эзэлж явах үедээ Сажа бандиттай
танилцаад тэгээ сажа бандад тэрнийг идгээсэн учраас тэрнийг авчирч хааны ордонд авчирсан. Тэгээд сажа бандад бол одоо нөгөө Монголын хаадууд их одоо шүтэж те. Тэгээд дараа нь энэ Хувлын хааны үед Пагвал амчин төрийн их багш маш болоод байгаа нь энэ чинь сажийн урсгал штэ. Ингээд ийм юу түүхэн баримтууд бол их зөндөө. Зөвхөн бидний нэг их анзаарахгүй байгаа зүйл нь юу юм бэ гэхлээр энэ ингээд эмч залаад байна гэж штэ. Чи амар том одоо эмнэлгийн шинжилгээ ухааны ололт солилцох процесс явагдаж байгаа байхгүй. Ер нь бол тэр бид түрүүнд нь ярьсан Ордо кино шүү дээ. Ордо кинон дэр чинь тэр Оросынхан Балексийг хурж ирэхээс өмнө нэг бөө ч юм уу юу ч юм нэг нөхрийг ороод нөгөөдг нь өөрхийн амт арай л нөхрийн адууны биш юу тэмээний хорголж идүүлдэг ч юу үлээ ингээл тэ янз бүрийн юм ингээд үзээд исэн. Тэгээд тэд нар нь ингээд хоорондоо мэдлэгээ солилцох процесс явж исэн гэдэг нь юу. Тэгэхээр зэрэг одоогийн бидний мэдж байгаа Монгол ангаах ухаан гэдэг бол өөрийн уламжлалаас гадна төвдийнхийг, аюрведихийг тодорхой хэмжээнд мусульманы одоо эмчилгээний арга энтрийг бол бас шингээсэн юм явж байгаа л гэсэн үг байхгүй. Монгол түрүүнд та цус дурсан дээр исламын буюу мусульманы эмнэлэг ангаахын мэдлэгийг хөгжүүлэхэд монголчууд хувь нэмэр оруулсан гэдэг нь тэр тал дээр бүр институт байгуулж өгсөн юм шүү. Тэгээ энэ хятад энэ ч яг Хувлын хааны үед юу яасан яаж байгаа энэ чинь мусульман эмзүү хороо гэж 1292 онд байгуулсан байгаа шүү. Тэгээд энэ бас энэ мусульман эмчилгээний аргууд нь тодорхой хэмжээнд хятадын уламжлалт эмчилгээний аргад одоо нэвтрэхэд энэ монголчуудын байгуулж өгсөн мусульман эмзүү хороо их үүрэг гүйцэтгсэн гэж. Тэгээд тэр би түрүү нэг содрод дурдсан шүү дээ. Хүй яафан гэдэг. Хөө гэдэг нь хунхуц гэсэн үг шүү дээ. Мусульмануудыг хятадууд гэж хэлдэг. Тэгээ яафан гэдэг нь эмчилгээний жор гэсэн үг юм шиг байна. Тэгээ энэ дээр бол тэгээд их олон эмчилгээнүүд одоо бичсэн байдаг. Тэгээд тэрэн дотроо тэр нөгөө Клавди Гален гэдэг тэр грек эмч биш үү? Тэрийг Жалинуси гэж бичсэн. Тэгэхээр зэрэг эн чинь 13 4-р зуундаа бол одоо хамгийн орчин үеийн ангаах ухааны ололтыг бүгдийг Монголын эзэнт гүрэнд цуглуулад тэрий чи ингээд судар ном болгож бичээд ингээд яасан ба. Зөвхөн хятадын уламжилт ангаах ухаан бол мэн улс байгуулагдсан үеэс эхлээд гадаадаас мэдээлэл авч чадгаа болсон гэсэн нэг тийм бас юу гэдэг юм бэл. Яг өнөө мэн улс чинь гадагшаа харьцаа байгаад тодорхой хэмжээнд бол яасан байдаг шүү дээ. Тэгэд одоо энэ далайчдын дунд их дэлгэрдэг байсан чигбам өвчин гэж цэнга гэж шүдэн ундаг. Тэгээ тэрийг бол жишээ тэгэхээр Баруун Азийн Систан цайзыг одоо бүсэлж явах үед энэ гүлгүүгэн дайны үед Хэна гэдэг одоо ургамлаар эмчилдэм байна гэж мэдж авсан тухай мэдээ байдаг. Хэна гэд энэ нэг эмтгэг Пакистан хүүхнүүд ингээ гаран дээрээ нэг хээ зураад идэг штэ. Тэр чин тэр Хэна гэдэг үс мүсээ тэр Хэнагаар угаагаад тийм хүрэн улаанд болгоод идэг. Тэгээ гаран дээр нь тэр нөгөө зураг нь үлдчихэд их удаан явдаг штэ. Тэр Хэна гэдгээр чин чигбам өвчнийг эмчилдэм байна гэж мэдж авсан байх жишээний. Ийм тэр үедээ бол бас их сонин юунууд гаргасан юу байсан байдаг л да. Энэ төвдөө ангаах ухаан ялангуяа таны хэлээд байгаа аюуруудын тэр ангаахын мэдлэгийн талаар монголчуудын орчин үеийн ойлголт бол нөгөө сэрэлт киногаар л нэг доор шинэсэн доромжилсан утгатай буруу хоцрогдсон гэдэг зүйл яваад байдаг. Энэ ер нь Монголд хизээнээс нэвтэрсэн ер нь давуу тал онцлог нь юу байдаг? Монголчууд хэр өөрөмшүүлсэн юм ангаахын мэдлэг вэ? Гэхдээ аюурвед бол шууд өөрөө орж ирээгүй шүү дээ. Төвдийн ангаах ухаанаар одоо жужи гэж одоо төвдийн их алдартай судар биш үү? Дөрвөн үндэс гэдэг үлээ дээ. Тэр судраар дамжиж л Монголд орж ирсэн. Манай одоо мэдээж шарын шин дэлгэрсэнтэй холбогдуулаад энд чинь нөгөө чойрын ном, сандын ном үзэх хүмүүс яваасаа гадна бас юунод отож маранбууд явж байгаа шүү дээ. Тэгээд тэд одоо төвдийн ангаах ухааныг судалж ирээд тэгээд мэдээж тэр чинь Монгол ангаах ухаан
холилдоод орно гэсэн үг шүү дээ. Энд байгаа ангаах ухаан хэврээ байгаа юм чинь. Тийм учраас тэр бол яасан зүгээр нэг зүйлийг би бодоол байдгийн. Энэ жишээлбэл эмчилгээний протокол гэж нэг ойлголт байна шүү дээ. Ямар өвчнийг яаж эмчлэх вэ гэж. Яг бид нэр тэр протокол гэдэг албан ёсны нэрээр нь хэлж мэдэхгүй ч гэсэн бүгдээр л мэдж байгаа шүү дээ. Ханиад тусвал ингэж эмчилнэ, тий? Бушууган шиг нөгөө ханиадныхаа эмийг уугаад хөлрөөд өөр яадаг чинь тий? Утаад мутаад ч гэдэг юм уу. Тэр эмчилгээний протокол гэж юм энэ Европын ангаах ухаанд бол байгаад байгаа. Allopathic medicine гэдэгт. Энтгэхт их сонио аюрвед эмчилгээнд дэр бол тэр эмчилгээний протокол гэдэг зүйлийг гаргацсан байгаад байгаа. Манайд ягаад ч юм тэр байхгүй. Ангаах ухааны уламжлалт ангаахын эмчилгээ бол байгаад идэг. Одоо тэгээд энэ зөв юм уу? Буруу юм уу? Энэ өвчнийг ингэж идэх хэрэгтэй юм уу? Тэгж идэх хэрэгтэй юм уу? Бас наадах чинь бол нөгөө эмч болгоны үзэмж гар мэдлэг энэ самараа явчихж байгаа үстэй тий. Тэгэхээр зэрэг би зүгээр яхав нөгөө манай эрүүл мэндийн салбар маань аллопатик буюу Европ эмнэлгээр дагнсан хүмүүс байдаг учраас тэр хүмүүс ёстой чинь хэлж байгаа шиг энэ бол хосрогдсон гэж үздэг болов гэж би бод. Гэхдээ үгүй ч үгүй магадгүй л дээ. Гэхдээ би лав тийм уламжлалт эмчилгээний протокол гэдэг юм гаргаж гинэ гэж бол ер нь сонсоогүй. Ер нь тэгээд хараад байхад би ганц хоёр таньдаг хүнтэй ярьж үзэж яхад бол юм ойлгуулах гэж их зүдэрдэг л гэж ярьж илээ. Тэ? Яг тэгвэл нөгөө аллопатик эмчилгээний эмчилгээний шинжилгээ ухаанаар сурцсан хүнд уламжлалтын шинжилгээ ухаан орж ирээд итгүүлэхэд би их олон удаа надаа эмч нар тэгж хэлж ирсэн. Тэгтэх наад тангаа уу. Яваа хүн алчих юм шиг. Тийм хандлага байдаг байхгүй. Тэр эмчилгээний протоколын тухайн хүний онцлогтой холбогдуулаад нөгөө тавар өвчөөс үзүүлж байсан билүү нөгөө судас бариад онцлогооны маш өндөр түвшинтэй. Тэр нь харин их мундаг төвдийн ангаах ухааны аюурведийн бас уламжилж ирсэн давуу тал биш үү? Ер нь бол отож гэдэг үг чинь Монгол эмнэлгийн эмчээ хэлж байгаа. Эмч гэдэг чинь гадаад эмнэлгийн эмчээ хэлдэг байсан. Эмч нь Монгол үг төвдүүд өөрсдөө авсан гэдэг юм бэл. Магадгүй за. Гэхдээ зүгээр одоо ингээд уламжилт Монгол аргаар эмчилдэг эмчийг бол отож. Буддийн шинжилгээ ухааны аргаар эмчилдэг нь марамб. Тэгээд тэр эмч гэдэг нь бол одоо өөр гадаад аргаар эмчилдэг үнийг хэлдэг байсан юм шиг байна. Энд дээр гарч байгаа тэр байлдаж эзлээд байгаа 20 төмөд гэдэг нь энэ бурэдууд гэсэн ойлголт нэлийн төгөмлөг юм шиг нь одоогийн бурэдууд тэгээд яг одоогийн бурэдууд ч нөгөө 20 цэ гэж байгаа гэдэг. 20-д гэдэг. Тэгээд тэрнээсээ болоод энэ 20 төмдүүдийг бол одоогийн бурэдууд өөрсдийнхөө өвгдөө эзгэж эндүрх тийм тохиолдол бол их бий л дээ. Зүгээр ингээ хараад байхад энэ үеийн 20 төмдүүд гэдэг маань 20 ба төмөд гэдэг хоёр аймаг байж таарад байгаа. Тэгээд энэ 20 төмд бол их Монгол улсын бүрэлдэхүүн нэгдэж орсны дараа төмдүүд нь нэг хэсэг Алтай нур руу нүүж байрлаж агаад тэгээд тэрний дараа 15 дугаар зууны үед юм уу 14 дугаар зууны үед юм уу одоогийн Өвөр Монголын нутаг руу одоо нүгэд очиад суурьшсан хүмүүс л те одоогийн Хөх хот ч бол ерөнхийдөө төмдийн нутаг штэ. Тийм учраас тийм одоо холигдмал ойлголтууд зөрүү ойлголтууд бас байгаад байгаа. 20-д нь бол үлдсэн юм шиг. Тэгээд тэд нар нь бүрээд зоны бүрэлдэхүүнд ороод ингээ явчихсан. Тийм учраас энийг одоо нөгөө бүрээдүүд бол бидний өвөг дээдс мундаг явсан. Чингис хааныг 2 удаа ялсан энэ төр гэдэг байгаа. Ярианд ирнээс гарч үүдээд байгаа юм л да. Бас энэ гэнэ дээр цус гарч байгаа тэр догшин ноён гэдэг нь бодит түүхэн өсгөл зохиомл төрөв. Догшин ноён уул нь дөрбөө догшин чинь 20 төмдийг номготгосон юм. Тэгэхээр би одоо тэн дээр гараад байгаа сосор урмгойг бол одоо дөрбөө догшны дүр юм болов гэж бодсон. Тэн дээр бол догшин ноён гэдэг байна лээ. Ер нь бол ийм штэ. Энэ
Жамуухай Чингис хаан хоёр хорхног жубуурын хөндөд андалж байгаад салж нүүсэн штэ. Тэгээ салж нүүхэд хорчий гэж нөхөр Чингис хаан дээр ирээд зүүдээ ирдэг. Би одоо ингээд зүүдэлсэн чинь нэг үхэр одоо ингээд юугаас ижлээчүүлээ. Чингис Тэмүүжин хаан болно гэдэг наа гэд. Тэгээ одоо би ингээд Жамуухайгийн юу л нэг овгийн хүмблүү хамаатны ч үлээ би одоо ингээд чамруу ирэх жоох эвгүй. Тэгтээ чи бол хаан болох юм байна гэсэн утгатай юм яриад. Тэгээ Чингис хаан өстой сайн байна гэсэн. Би одоо тэгээд энийг юу яах юм бол чи намайг яаж шагнах юм гэдэг. Тэгээд нэг Чингис хаан би чамайг одоо 1000 ноён болгоё гэдгсэн чинь нөгөөх нь одоо гурван хүсэл тавьсан байгаа 1000 ноён болъё. Дээрээс нь чи одоо ингээд мэрэг төлөв тавихтаа намайг сонсчээ. Тэр чи бас нэг тийм зарим маягийн нөхөр байгаа юм аа. Тэгээ гуравт нь бол 30 одоо сайхан хүүхэн ихнэр болгож авахыг одоо зөвшөөрөө гэж. Тэгээд Чингис хаан тэгээд ингэж явж байгаад тэгээд дараа нь 20 төмөч бол уулна нөгөө 1206 онд их Монгол улсыг байгуулад тэгээд 1207 онд ч нөгөө зүч ханхуу цэрэг аваад ойн иргэдийг номхдохоор явдаг штэ. Тэгэхэд 20 төмөд уулан дагаар орсон байхгүй. Тэр чин Дайдхул сохор гэдэг ноёны үед болсон үйл явдал. Тэгээд дагаар орсон байжсэн чинь нөгөө хорчий чин Чингис хаан дээр ирээд нөгөө 30 хүүхний байнаас авах гэдэг. Тэгэнгүүт нь Чингис хаан за дөнгөж сая дагаар орсон тэр 20 төмдийн октоудаас очиж аав гэдэг. Төмд хүүхнүүд хөөрхөн гэдэг ойлголттой. Тэгээд сайн 30 хүүхэн авахгүй дахиад очисон чинь Дайдхул сохорноос урдсан. Тэрний хатан Тарган Ботхой гэж хатан байжгаад чивэрний ясанд орсон гарав. Энэ тэрэгэнгүүтээ нөхрийг барьж аваа хорчихгүй юу. Тэгээ барьж аваа хорчихлоор нь Чингис хаан одоо худдаа даалгавар өгч байгаа. Ойрдын худууга бихэд. Гэхдээ нөгөө хорчийг аваач оржлоо. Тэр 20 төмдөөс очиж тэрийг суллаж авчиргээд. Тэгээ худууга бихийн Дагбад хүрсэн чинь нөгөөдгий чинь гиндүүлж барьж аваад нөгөө төмдөд чинь тэгээд орчий дээр нь нэмээд хар нөхөнд хийчихгүй. Тэгээ Чингис хааны худаг авч хар нөхөнд хийж байгаа шүү дээ. Тэгээ асуудал үүсэх юм байгаа үстэй. Тэгээ тэрийг тэгээд Чингис хаан Борхол ноён чинь бол одоо нуус товчон дээр гарч байгаа Чингис хааны 4 хүлэг баатрын нэг шүү дээ. Миний 4 хүлэг гэдэг. Тэрний нэг нь Борхол байхгүй. Тэгээ Борхолыг цэрэг өгөөд явуулсан. Тэгээ явуулсан чинь одоо Борхол нь очиж яаж байгаа бас хотоонд ороод алуулчихсан. Энэ ч бас нэг нөгөө уулын аймагуудтай, ойн аймагуудтай бас байлдахад их бэрх байсныг харуулдаг байхгүй. Би тэр нэг дугаар дээр тэр тухай ярьж ирсэн шүү дээ. Ойн аймагтай. Башкируудын тухай ярьж байгаа тий. Тэгээд хэцүү байсан гэдэг. Тэгээд одоо Чингис хаан тэрийг сонсоод маш их уурлаад өөрөө зэрэг авч явна гэдэг. Тэгээд одоо хажууд нь хэн блэ Монголын хэн хоёр байдаг лээ. Үгүй та өөрөө болохгүй гэд ингээд хориод тэгээд дөрвөө тагшныг тийш нь томилж явуулсан гэж. Тэр хэсэг юм шиг байна. Одоо энэ дээр гарч байгаа хэсэг нь. Тэгвэл энэ дээр ягаад ч юм тэр Тарган Ботхой хатан байхгүй гай. Тэр нэг өвгөн ноён яваад байгаа. Тэгээд тэр нь бол одоо тэггүй тийм Дайдхул сохруулын үед өгсөн байсан. Тарган Ботхой одоо 20 төмдийг захирж байсан. Тэгтээ ийм хүн байгаагүй. Энэ бол одоо тэгээд киноны зохиолчийн фантаз гэд өршөөж орхитын мудаал гэж бодогдоод байгаа. Тарган Ботхой гэдэг нь их тарганд нь ч биш юм байхаа та тэр нэг тийм тэр үед бас юм одоо энэ Үлзийхийн Доглон төмөр хааны хатан Үлзий Тарган хаан уу мэтэр гэдэг шүү дээ. Тэгээ энэ нэг юу арай жоохон илүү статусыг заадаг л одоо юу өргөмжлөл байсан юм болов уу гэж бодож байгаа. Би эртний үед хэлээг байна. Одоо мэдэхгүй би Ботхойгийнх нь одоо фото зураг үлдээгүй юм л дээ. Тэгэхээр би бас улаан цагаан бас хэлж арай чадахгүй. Гэхдээ ингээд Тарган гэд тэр Тарган Ботхойгийн чинь 20 төмдийг дарчаад тэгээд Тарган Ботхойгийн чинь хинд өгчөж байгаа маа худууга бихэд өгчөж байгаа. Худдаа өгчөж байгаа. Тэгэхээр за хорчий бас голоод аваагүй болоо гэж бодогд нас нь мултарсан байсан юм яасан. Тэгээ худууга бихэд өгсөн байгаа. Тэгэхээр тэр худууга бихэд өхийг бодоход тэр бас нэг тийм ч муухай хүүхэн байгаагүй л байх л та. Тэч бас
хатан болгоод өгчөж чинь гэдэг чинь тийм өмнөөс хатан байсан юм шүү дээ. Тэг өмнө одоо тэр чинь бүр бүхлөтэн тэр том аймгийг захирч ирсэн хатан штэ. Тэгээд одоогоо бэхэд хатан болгоод өгцөн гэж ингэж гардгийн. Тэгээд кинон дэр тэр хэсэг л гараад ах шиг байгаа. Зүгээр энийг шүүмж хий гэхээр их төвөгтэй. Энд чинь тэгээд нөгөө уран зохиол штэ тий. Уран зохиол дээр хүн яасан ч гэж болно. Одоо улаан цагаан үсэж ирээ Чингис хааныг хараад алчвал энэ худлаа ийм байгаагүй гэж хэлсэн. Одоо бүү мэдээгээд Монгол нутгийн айлс баруун гойд хязгаард тий нэг отож одоо байсан л байлгүй дээ бодвол тий. Тэгээ тэрийг хайгаад зүгээр яг хэрвээ үнэхээр одоо тийм дайн байлдааны үед тэр отчийг авах гээд явуулж байгаа бол би 10 зэрэг явуулна гэдэг жоохон эргэлзэж илээ. Одоо энэ чинь нөгөө дайн дөнгөж дуусж байгаа баг бүрэн дуусаагүй шүү дээ. Тэгээд тэр чинь өчнөө олон оргуул босуул зайгуул зойгуул улсуудын тэмдгүү явж байгаа. Тийм нөхцөл байдалд бол тэгээд эзэн хааны зарлиг шүү дээ. Тэр нөгөө баасан жуугач чинь гэргээ өгöd байгаа шүү дээ. Алтан гэргээ өгöd байгаа шүү дээ. Тэгэхээр тэр бол асар том даалгавар гохгүй. Тэгээд нэг 10 цэрэг явуулчихна гэдэгт бол юу жоох эргэлзэж байгаа. Тэр дорой 100 явах үйл үү. 20 төмдийн дайн дээр чинь гэргэний систем нэвтэрсэн байсан юм. Хад сүүлд нэвтэрсэн юм шүү. Яг 20 төмдийн бослого гэдэг бол 1215 16 оны үйл явдал бослого нь. Гэргээ би бас нэр мэдэхгүй юм байна. Гэргээ яг хэдийд нэвтэрч хэвлсэн ямар ч байсан гэсэн эзэн хааны үед бол гэргээ хэрглэж байсан баримтууд тэр нэвтэрсэн байсан баха. Нэвтэрсэн байсан баг. Энэ 1219 онд хоризмын дайн болж хахад гэргээтэй худалдаачд яваад байсан баримт байдгийг. Тэгээ тэр үед бол нэвтэрсэн байсан баг. Зүгээр яг тэр кинонд гарч байгаа шиг нь мөн үү биш үү гэргээч бас янз бүр штэ. Хубляа үеих байна. Эзэнт үеих байна. Яг тэр одоо мөнх тэнгэрийн хүчин доор гэж бичсэн одоо манай музейнүүдэд байгаад байдаг гэргээ бол тэр арай сүүл үеих. Тэгж 10 тавуулаад зүгээр авидэр гэсний дайн болгоо хувирах гэж юм шиг. Тэрнээс энэ том улсын эзэн ханд нэг от залахын төлөө яг нэг байлтаа сүрчигнэдэх шаардлага байна. Яг тэр киноны одоо юу юм да уран сэтгэмж юм да. Яг тэр киногоо их хайтайхан одоо сонирхолтой болгосон байна. Ер нь бол биш дээ. Энэ 10-ыг хараад байхад жоохон цоохор 10 байна. За. Газар газрын хүмүүс байгаа мó гэж бодохоор. Өвөр Монголоос оролцсон юм чи. За яг баасан жаагаа мэдж байгаа. Зүгээр ер нь бол ингээд ярьж байгаа хүмүүсийн аялгыг нь сонсох юм бол тэр чи бас нэг удмын улсууд биш байгаад байгаа юм. Хараад байхад. Яг тэр юу нэ 10-ын ноёны хүүн аавтайгаа цуг явж ийн л да тий. Нөгөө тэр хүүхдийг олдог. Бусдууд нь тэгээд энэ тэндээс цуглуулсан улсууд юм байна гэж харагдахаар байгаад байгаа. Одоо манай онон энтер бол тэр явц сартуулаас ирсэн болтой юм нүдний шал өөр нөхөр яваад байгаа байхгүй. За яг марзганах чи яг ер нь бол ихэнхдээ бол тийм байгаагүй л дээ. 10-т бол ягаад одоо цэргийн сахилгуудыг хатуу сахигдж ийн гэхлээр 10-т чинь чиний хамаатан садангууд байдаг байхгүй. Ер нь бол тийм учраас байлдааны үед 10 биенээ амар хамгаалж байлддаг. Одоо ингээд чи юу гэдгийг үеэлдүүтэйгээ цуг дайнд мордоод үеэлдүүгээ хүний газар шоронд болчиход ирэх юм бол ирээд чи ээжд нь юу гэж хэлэх юм те. Тэгээ тийм байдал үүсгэхгүй тулд одоо тэр чи бас нэг юм юу шүү дээ. Тэр 100 мянгат болоод ирэхээр янз янзын юм холигддог. Одоо тохиолдлууд бол байна л да. Яг одоо юу гэдгийг үнэнч одоо аймагуудыг бол тэгж холдоггүй байсан л да. Онгуудууд манайд мангуудууд гэдэг ч юм уу уруудууд тэдний ч бол холихгүй байгаад байгаа шүү дээ. Холж байгаанууд нь бол бослог гаргасан кэрээдүүдийг холно, татааруудыг устгаад үлдсэн энэ холинч гэдэг юм уу, мэрэгдүүдийг холинч гэдэг юм уу ингээд тэгээд энэ тэнд ингээд яадаг. Гэхдээ 10-т бол ихэнхдээ нэг хот айлын хүмүүс байгаа байхгүй. Тийм учраас яг тэр талаас нь бол энэ кинон дээр бас жоохон арай өөр гаргацсан байна лээ. Гэтэ яг энэ киноны одоо гол зорилго нь ч биш л байх л да. Киноны гол зорилго нь нөгөө тэр отч мотчийг авчрах тэрнтэй холбоотой адал явдалд
оролцол байсан болохоос биш те. Би тэгж л харж байна. Кинон дээр бас зэвсэг хэрэгсэл тоноглолууд гараад байгаа. Тэр тухайн үйл явдалтайгаа хэр нийцсэн зэвсгүүд бай. Үгүй яг хөө зэвсэг хэрэгсэл тоноглолууд энэ төр бол их гайгүй юм уу гэж харсан их нарийн харахад их хэцүү. Тэгээд за одоо энэ дээр ингээд нөгөө 10 цэрэг чи явж байгаа. Тэшээ хараарай. Хөдөлгөөнмөр байхгүй гоц. Чи алсын аянд явж байгаа шүү дээ. Тэр от чинь хаанаагач бүү мэд нэг хөвчөд байгаа. Чи ирэхэд хөдөлгөөнмөргүй ачаагүй хүнсгүй 10 хүн. Энэ юу саахалтайлаас тэрнийг аваад ир бивэл ингээ явж болно л доо. Тэгээ явж ирсэн хаанаас чим юу яцсан одоо хөдөлгөөнмөр дагуулж байгаа энд. Энэ бол одоо замын дээр алдаа тэр хараа. Энэ замдаа дээрэмтсэн юм уу? За тэгтээ яг хоо энэ юу нэл алдаа одоо нөгөө зураг авалтын алдаа. Хэрвээ явал энэ чинь юу заавал оруулж явах хэрэгтэй шүү дээ тий. Гэх мэт нэг иймэрхүү жижиг сажиг юмнууд бол байгаамаа. Ер нь бол. Тэгтээ зүгээр киноны хувьд бол би уран сайхны киноны хувьд бол их сонирхолтой айтайхан болсон гэж боддог. Уул нь энийг нөгөө манайх бол хадмал орчуулгатай хийсэн билээ. Уул нь энийг хадмал орчуулгатай биш. Бүр дуу оруулмаар байгаа. Тэгээ гадаадад гаргаж үзүүлвэл эн чинь бас харьцангуй нэг талаас ингээд цэргийн сүргүүч элдв юм харуулж байгаа ч гэсэн нөгөө талаас бас Монгол хүний энэрэнгүй сэтгэл шүү дээ. Тэгэхээр уйлж байгаа хүүхдийг нялх, хүүхдийг аяхгүй аваа явж байгаа. Тэгээ тэр өөр үүрэг даалгавартай одоо тийм байгаа мөртөнөө гогнаад хүүхдээ аваад яв хүүхдээ аим гэд ингээд бас тэр чинь нэг тийм зэрлэг догшин хүмүүс биш байгаа байхгүй тий. Тэгээд ингэж юу харуулсан энийг бол би бүр англи хэл дээр хадмал орчуулгатай хадмал биш юутэй хэмээр санагдаад байна. Энэ хувцс нь одоо хүнд морин зэрэг хувцс шүү. Ингээ отод залахын тулд ингээд бүр тоноглоо. Түрүүний инх хот хоёрын ярьсан Монгол цэргийн нөгөө морь зэвлэгтэр чинь тийм алаг өнгийн, бараа өнгийн морь гэсэн чинь сайхан бор одоо цагаан дутаал тавих гэж байна. Эгүй эн чинь өөрхийн нөгөө 20 төмгийн ноёны хүү штэ. За энэ бодвол нөгөө юу дөрвөө догшны цэргүүд ороод ирэхээр эсэргүүцсэн байдлахын тулд хамгийн юм аваад өмсцэн байх л та энэ киног нөгөө шөөмжлөхс ингээ өмөрөдөх юм Монгол кино болохоор тэгээд юм. Гөө энэ чинь уран сайхны киног шөөмөн энэ миний тайлаад нэг сайхан зүгээр сууж болохгүй байнгын юм байна. Ядарна шүү дээ энэ чинь. Энэ чинь бас болоогүй л чи ингээд юу яагаад байгаа. Цэргүүд нь тийм нэг маягийн өнгөтэй цэнхэр одоо энэ тэр хордомдын химблийн юм хар хорлоо. Тэр хар хорын цэргүүд нь би нэг тэгж бодохгүй нэ тэгж ингэж нэг штампор үйлдвэрлэдэг үе арайч энэ үе биш л дээ. Хоёрдугаарт энэ хуягны хийц мэдсийн одоо би зэвсгийн мэрэгчлээ биш учраас хэлэхэд хэцүү. Хуягны хийц мэдсэн нь бол арай л сүүл үе их болов да гэж бодмоор юм шиг л юм харагдаад байна. Ялагдсан 20 төмдийн ноён түүний цэргүүд түүний хүү интернет амар хуйг дулга өмссөн. Одоо хүнд морин цэргийн хуйг дулга өмссөн. Энэ аравт болохоор зэрэг бүгдээрээ сайхан дээлтэд авхилтаад байгаа байхгүй. Одоо нөгөө байлдааны үүрэг биш отож авчрах үүрэг одоо үүрэгтэй байсан учраас хуйг дулга хураалгацсан юм уу? Яасан? Эсвэл өөрснөө энэ тэнд хадгалж байгаа бол тэр чинь нэг биш 2 3 ачаатай морь болох байлгүй дээ. За тэр чи яг ер нь бол зүгээр нэг тийм энэ хинэн дийлсэн тал нь энэ дийлгэсэн тал нь юм бэж гэж бодогдмоор тийм юу сценүүд их харагдчихлээ. Яг гэхдээ бол бас яг энэ яг энэ үеийн миний үеийн тухай хийж байгаа кинонуудад бол жишээлбэл би шүүмжлэлтэй ханддаг нэг юм байдаг байхгүй юу. Ингээд нөгөө манай тал болохоор дандаа ялж дийлэл амар одоо хүчрхэг сүрлэг дайсан болохоор л нэг орж исэн зогтсон өрч исэн юмнууд гаргах гэдэг. Энэ бол бас нэг тийм биш.
аль аль талын гаргаад тэгээд их жигдхэн явцсан. Тэрүүгээр бас надад бол тэрүүгээр их таалагдсан. Тэгэхгүй бол би одоо хүүхэд байхад нэг тийм Орос Германы дайнуудын тухай кино үздэг штеп. Тэг би нэг юм ойлгодгүй байсан. Орос зэрэг гарч ирэл баг автоматар шүршин гүцтэй тэнд чинь германууд ч 10 хэд 20 хэд дээрээ тэрий хадаж унж мунаал. Гэхдээ ийм тэнгүүттэй байлдаж ийсэн бол яаж яваад Москва хүртэл алдсан юм бэ гэж боддог байсан. Тийм тэнэг кино бас хийхгүй харин энэ бол их амьдралтай хийсэн юм уу гэж надад бодогдоод байна. За баярлалаа. Нөгөө нэвтрүүлгийн цаг дуусч байна. Шүүмжлүүлэхгүй магцаар байгаа дуусгачлаа гэж. Энэ кино ай сайтай кино л та. Каноны саундтрек аягүй сайн. Тэгээ тэр нь одоос хүмүүс сонсч идэг. Тэрийг их сайхан кино. Тэгээ хоёулаа ер нь шүү дээ дараа кино шүүмжилдээ кино авал ийм хитрхи уран сайхны кино ер нь авах байлээ. Тэгээд уран сайхны киног чинь би яах юм бэ те. Одоо баруун хязгаарт ийм үйл явдал болоогүй маач гэж хэлдэг нэвш. Болсон байлгүй дээ гэж хэлдэг нэвш. Ер нь жоохон бодиттой кинонууд авч ярилцсан. Шүүмжлэх сэдвүү зовлонтой ингэж яах. Уран сайхан ч хийцэн шүү дээ. Одоо жишээлбэл одоо юу гэдгийг хоёулаа дараагийн ээлжин тэрийг ирээ. Цогтойж кино. Тэр бол болсон үйл явдлууд нь тодорхой. Түүх судруудад юу болсон тодорхой. Тэгээд тэр кинон дээр юу нөөцлөгдсөн яасан. Айгуу тодорхой байхгүй. Жишээлбэл. Энэ дээр чи бол бүм тий. Юунаас шардан гисээс Унгарын тал хүрсэн нутаг дотор энэ байтугай үйл явдал болж л ийсэн баг. Баярлалаа үзэгч. Кино шүүмжлээс кино магтаалаар дуусглаа гэж.